За үзэж байгаа бүгдд нь энэ өдөр өглөө орой мэндийг хүргэе. За M Sports podcast-ийн хамгийн анхны дугаар одоо ийхүү эхэлж байна. За тэгээд өнөөдрийн хостор болохоор би болоод манай Becky. За тэгээд мэдээж зочдоор бишрэлт металл багийн тамирчин Дүлгөөн бишрэлт металл багийн тамирчин Сүхбат нар оролцож байна. А мөн манай M Sports-ийн захирал энэ юусэн мөнгө аваагүй оролцож байна. За тэгээ өнөөдрийн подкастаараа болохоор аль болох чөлөөтэй яг ингээд тамирчин гэдэг үгнээс бас яг ингээд хувь хүн гэдэг үгнээсээ бүгдээрээ гоё ингээд гоё сэдвийн дор чөлөөтэй яриа өрнүүлцгээе. Сакснаас гадна ямар ажил эрхэлдэг вэ гэдгээс эхлээд явт. Миний хувьд яг л одоо саксаараа л явж байна. Энэ тамирчин, мөрлийн тамирчин гэдэг юугаараа тийм өвөл зонгол ер нь явж байна. За миний хувьд болохоор маркетингийн салбарт сүүлийн 10 жил ажиллаж байгаа. За одоо viral media компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. За тэгээд нөгөө сайн дурын ажлуудад дуртуулсан аягүй олон ажлууд бас явж байгаа. Жишээ нь спорт институт сэтгэл судлаач талбаны ерөнхийлөгч гэдэг юм уу те. JSI байгууллагын энэ жилийн маркетинг PR ирсэн захирлаар ажиллаж байгаа. Яг одоо ингээд сүүлийн үед ер нь аль залуус нэлээ ингээд нөгөө технологи руу бас ингээд аягүй шилжчихэд байгаа шүү дээ. Тэгээ бүгд одоо ингээд гар утас болчлоо. Энийний хор хөнөөлөх гэж байна уу? Хор уршиг гэж байна уу? Залуу хүмүүсийн хувьд ер нь энэ талаар юу гэж бодож байна? Гэхдээ гоё сонирхолтой ирцгаая л да хэдүүлээ чөлөөтэй. Яг гоо технологи талаасаа ингээд харангуут хөгжил мэдээж яриг бидний одоо амьдарч байгаа нийгэмд бол эрэг сайн нөлөө үзүүлж байгаа талууд бол зөндөө байгаа шүү дээ. Одоо жишээ нь юу гэдэг яг одоо юм завгүй нийгэмд амьдарч байгаа залуучуудын хувьд бол хамгийн үнцэнтэй юм цаг хугацаа болчиход. Тэгэхээр технологи тэр бүхнийг одоо цаг хугацааны хувьд ингэж товчилж байгаа, хэмнэж байгаа ч гэдэг юм. Сөрөг тал гэх юм бол бас мэдээж адилхан байгаа. Тэрэн дээр нь юу гэдэг юм бидний хоорондын амьд харилцаа гэдэг юм уу те. Гадагшаа тэмцээнд ингээд яваад эсвэл ингээд багаараа байрлалцсан үед нэг эрт амраах гад уг нь бид нар ч одоо өөрсдөө тамирчин хүмүүс өөрсдөө мэдээд ингээд амарчвал ингээд ямар ч хүний тийм шаардлагагүй ингээд амарч болохоор байхгүй. Тийм байтал бид нар одоо ингээд өөрөө ирэхгүй уцаа ингээд оролдоод суугангууд ингээд тасалж байгаа ч нэр ингээд бүгдийнх нь уцыг ингээд хурааж аавна оройд эрт амруулах га. Тэгээд тэр нэг ясандаа зөвч гисэн ингээд одоо ингээд миний уцыг жишээлбэл ингээд орой хураагаад маргааш чухал тоглолттой ингээд миний уцыг өмнөх оройд хураагаад авчих юм бол би бүр ингээд унтч чаддаг байхгүй. Ингээд яг тэр тоглолтоо уг нь яг тоглолтын өмнөх өдөр ч юм уу яг сакс бодохгүй өөр юм бодоод анхаарлаа өөр тийшээ төвлөрүүлэл илүү сайн амардаг. Тэн дээр болохоор яг миний уцыг бол авчихлаа би яг маргааш энэ саксаа бодоод байдаг. Та тэгээд хулгайгаар уцаа орлож байсан уу? Нууц уц гэж байсан уу? Азийн наадамчтэй. Азийн наадамд бид тэд явцсан замстэй, хурааж авсанстэй. Гэхдээ тийм өдөр бол хураагүй. Ер нь ганц нэг өдөр л ер нь хураасан. Тиймээс тэгээд ер нь нууцаар ингээд ашигласан уу? Үгүй бид нар ч яг уцаа нөгөө Азийн наадам том тэмцээнд дээшээ нөгөө нэг их чухал том зорилготой байсан болохоор яг тэгэж уц мөцсөн яасан юм байхгүй. Зөвөр нөгөө нэг орой яг угаасаа яг эрэхтэй эмэгтэй хоёр багийн тамирчид нь бүгдээ уцаа оруулж яг л бүгдээ надтай адилхан шалтгаантай байгаа юм чи. Тэгэл хоорондоо их юм яриад аль өөр юм яриад л тэ. Утас гиснээс нэг юм сонирхож байна. Одоо нөгөө яг тэмцээний үеэр уцаа оролцож байгаа чинь бас сөрөг тал нь гэх юм уу? Манай нөгөө монголчууд чинь юм амар цензургүй комент бичдэг шүү дээ. Тэгэнгүүт амар ингэ сэтгэл зүй хэцүү одоо жоох ингээ унтсан байхад чинь одоо тэрэн дээр гураас хийчихгүй тэрэн дээр инглиш гэдэг юм нэр устай цохол амар шүүмжилдэг шүү дээ. Тэгэнгүүт комент хэрэг уншдаг бай. Тэр нь ингээ одоо нэг хинч надад юу гэж хэлсэн надад наатаа байсан гэдэг шиг. Би одоо яг тийм комментуудыг бүр албаар ингэ зарж өөрөө уншдаг. Тийм. Тэгэхээр амар хэцүү комментууд үздэг. Хуцлаад байдаг юм. Хуцлаж намайг бас. Яг нэг хитрхи юм амар юм цензурын дайрсан юм комментууд бол зөндөө байдаг ч гэсэн тэндээс би яг бас өөрийнхөө зарим нэгэн алдаг цуцлыг харж авах гэж хэрэг хичээдэг. Тэгээд ер нь анханасаа л ер нь байнгын уншдаг байсан дөө. Сүүлдээ баг тэрийг баг хүлээдэг болсон юм. Энэ яагаад намайг муулахгүй байна гэх. Төлөвн тэр ирдэг юм байна. Тэгэл адилхан ярина шүү дээ. Унших уу? Нэг уншдаг юм дөө. Яагаад? Адилхан тоохгүй готол. Би чинь хэдэн оны лиг дэрлээ. Манайх нэг түүр хоцгоо багтаа. Яг плей-оффын хасагдах шатн дээр таарсан. харцаг тахтаа хаана? Тий харцаг тах. Тэгээ би нэг Джонстон муудалцаад тухай талбай тэр тэгсэн чинь намайг ч ерөөсөө юу Facebook байтгаа сайтуудаар сэрсэн шнэ. Зурган дээр бүр юм X тайлбар. Тэгсэн чинь тэр бүр юм захиалгатай юу байсан юм байлээ. Тэг манай багийн коуч залгаад
Тэгээ устгуулж ирсэн. Тэгээд Дахиалтай гэдэг нь юу ургацаас юу ах уу жишээлбэл. тийм тэр түү ургацыг дэмждэг хүн нь л одоо өөрсдийнхөө юугаар Энийг ингээд инжих гэдэг. бүүлээдээ та би чи тоглолтод нөлөөлөх гэж хаач бас тиймэрхүү юм дээрс нэг сэтгэл зүйн тархлаа баг шиг байна. Байдаг уу? Тэгэхээр сонсоод эрэгтэй хүмүүсийн тархлаас гайгүй юм шиг нэ. Би зүгээр олон улсын тэмцээний тухаар ингээд яг нэг хэсэг болцдог тухайн багтайгаа одоо ингээд аль нэг төрөлтэй явж штэ. Тэгэнгүүт л ингээд аим шүмжлээд байгааг нь би бол яг ингээд сошиал дээр илүү хариуцж юм хийдэг болохоор ч юм яг олоод уншдаг. Тэгэхээр ингээд яг хажууд нь юу болж байгааг нь харж байгаа хүний хувьд амар өмөрмөр санагдаад байгаа байхгүй. Тэгэл ингээд олимпиар жишээ нь ингээд одоо бараг л махан бөмбөг ингээд юугаа зодог тайлахгүй яасан ч гэдэг юм ингээл амар юм бичин. Тэгтээ яг өмнө тэр тэмцээнд аль ямар ч спорт юмсаа олон улсын тэмцээнд очиж байгаа бол уучлаарай нэ уцаа ухаж байгаа хүнээс л илүү байсан учраас тэнд очсон баа шүү дээ. Тэгээ би бүр амар яг дотор хүн Инер Беким амар хэрэлдмээр байдаг байхгүй. Тэгтээ би ингээд тэсгэлдээ тэгэл саяны Азийн наадамд явхад эхний зооны нэг эхний хамгийн ихний нэг хоёр тоглолт айгу хүнд тоглолтууд болоод тэгээ нөгөө нэг гадаа амар халуун тэгэл хөл бие хөлс олцсон, хөлөрцөн, бөмбөг нойтон болцсон тэгэл. Тийм эхний нэг хоёр тоглолтын дээр яг хожсон. Гэхдээ бидний эцсийн зорилго нь л багийг хожих зорилготой. Тэгээд хожичоод ах чам хүмүүсийн тэр комментууд бол амар л байсан. Тэр бол нэр арай мэрэ гэлөө. Тэгээ бүр намайг ч бүр тэгээд одоо зангираад хоолоо зангираад шүү дээ. Нөгөө нэг юу ч тоохоо байсан гэдэг. Яг ч тэгээд тэр Азийн наадаар намайг амар яасан юм аа. Их багийнхнаагаа тоглохгүй байна, ганцаараа тоглоод. Яалч уу манай би нөгөө нэг багийнхнаагаа тамирчдыг яг сайн илүү сайн мэддэг болохоор яалч уу нэг тоглолтод байхгүйг нь би өөрөө мэдэрчээд тэгээд нэг тухайн тэр үед нэг өөрийгөө жоохон түлхэж нэг жоохон арай гайгүй явуулъя гэж бодоод тэгсэн чинь тэр тоглолтын дараа эхний хоёр тоглолтын зоонд нэг хожигдсан юм бид нар 50-ны багт хожигдоод тэгээд дараа нь нуглааны тоглолтын дээр амар хамгийн хэцүү байсан баг хожоод тэгээ нэг хүмүүсийн комментиг харжсэн чинь ингээд Монголын эрэгтэй баг ингээд нуглааны тоглолтод хожлоо гэдэг. Тэгсэн чинь доотлын комментэнд хүмүүс тэгтэл ер нь муу байгаа гэдэг. Ямар ч муу гэдэг. Ямар ч байсан тэгтэл ер нь муу байгаа. Яасан ч байсан гэсэн муу сайн гэдэг. Өндөг гөөгүй гэхээр нэгтээ наа чинь зөв өндөг биш гэдэг шиг гээд өглөөнөд наам юмс нэг жишээ татчихсан байхгүй. Би ер нь бол амар эм аахгүй. Тэгэл наамд ёо энэ комментиг хартаа ингээд бүр болооч мэлээч гэж ингээл одоо баг энэ одоо баг болчихш тээ гэж мэгдэд би бүр намын жишээ татаж хэлжсэн байхгүй. За би болчих. Тэнгүүд өөр ингээд сурчлагыг явах Монголд хичнээн хүн байгаа юм бэ. Тэг ингээд дуртай ингээд явж хаад зүгээр заавал ингээд өөг нь харж ингэж явах шаардлага байдсан бах та. Тэг бүр ингээд ямар амар ингэж хийж байгаа нэг шүүмжлэх дуртай юм бэ. Тэгэд манай ингээд тамирчид гэлгүй ер нь л ингээд Монголын нэг юм манай монголчууд ер нь шүүмжлэгч ард түмэн үгүй юу? ганц монголч биш юм билий. Ер нь бүхэл улсад байгаа хүн л юм чинь. Монголчууд яг фэйсбүүкээр шүүмжлэгч. Ингээд нэг юм ингээд хэлэхгүй л бол ингээд 50 байж чаддаг юм шиг байна тийм үү? Бачаар Би бол одоо ингээд гайхаад байдаг байхгүй ингээд ямар ч нэр усгүй зураг хөрөггүй тийм фэйсбүүкээр хүн ингэж оронгуудаа энэ хүний доор ингээд юм бичээд юм хэрэг надад ерөөсө буухгүй байхгүй миний тархинд. Тэгвэл тэр хүмүүс яг ингээд хэлмээр санагдаад Төгчрөл мөгчрлийн стрессээ тэгэж Шууд ирээд нөгөө хийж чадахгүй болохоор ингээд цаанаас нь тэгээд биччихэл яа ингээд амардаг ах гэж боддоо шүү дээ. нэг жоохон амжилт гаргадаг ч юм уу айгуу гой сайн явахаар ингээл тэнгэр тултал магтаал те баг ингээл өнөөдөр Монголд надаас өөр хүн байхгүй юм шиг болт бичтэй шүү дээ. Тэгчээл нэг жижигхэн алдаа гаргаагүй бол зүгээр ингээд нэг шууд 100% өөрчлөгдөл те Монголд одоо чам шиг баг муу байхгүй болоо. Тийм нэг цензургүй шүүмжлэгч гэх юм уу те. Тийм байдал амар ажиглагддаг шүү дээ. Одоо хүмүүс бүгд ингээд уцаа аваад комент хичээл муулж штэ. Хэрвээ технологи үүсээгүй байсан бол тамирчдын одоо энэ амжилтанд хэр нөлөөлөх одоо энэ бичээд байгаа нь сайнаар нөлөөлөд байгаа мó муугаар нөлөөлөд байгаа юм уу тийм. Тэр бол тэр хүмүүс тэгж бичлээ гээл одоо миний хийж байгаа бид нар одоо зөв хүмүүсийн хэлэх үгэнд биш өөрсдөө бэлтгэлд итгэдэг хүмүүс болохоор тэгээ би бэлтгэлээ хийгээд ингээд өөрийгөө амраагаад яг нэг юмдаа зорио явж байгаа хүмүүсийн өгж хэлэн одоо яач нөлөөлөд Одоо бэки шиг сэтгэл зүйтэй тамирчид бол амар нөлөөлөх гэдэг байна тийм. Нэг юм уншаал ингээл шинжэнгөө уйлаад маргааш нь удаж чадахгүй очил яа. ийм сэтгэл зүйтэй тамирчин байхгүй. Тэг би тамирчин биш юм чи бид чи одоо нэг бэлтгэл хийхэд нэгээд амар их шантармаар юм зөндөө гарч байгаа юм чи тэгэл. Тэгээ тэр болгоно ингээл ер нь ингээд тасаж ингэж явсаар байгаа л ер нь. Гэхдээ яг үнийг хэлэхэд би амар тийм сэтгэл зүйн муутай хүн биш шүү дээ. Нэр сонирхоод асуухад манайх ч нөгөө спортын одоо нэг баг тамирчид явж штэ олон улсын тэмцээнд сэтгэл зүйч баг явдаггүй байсан гэж ярьдаг. Тэгээ одоо та нар ингээд анжаа өөрөө явахад сэтгэл зүйч тэр явсан уу спортын багт нь байсан уу?
Манай 3-3 төрөл дээр бол ер нь байгаагүй. Тий. Гэхдээ ер нь өмнө нь бол 3-3 төрөл дээр ер нь ажиллаж би цикл одоо Мишлийн багууд дээр бол ер нь ажилладаг. Тэгээд саяны Азийн наадамд явхад бол бид нар дээр бол баг. Тийм. Тэгээд юу гэж ярьж байсан? Ер нь төрөл одоо 3-3 эмэгтэй багийнхандаа бас ярихад та нар донд нэг эмчээсэн гэсэн чинь эрэгтэй эмэгтэй баг донд тэнгүүд эдгээр чинь бүгдээрээ одоо нөгөө тибет зүйлгэх булчингаас суулгах ч юм уу зөндөө юм хат хиндэн ч хүрэхгүй тэр чинь 4 тамирчин нэг тоглолт нурчаа гараад ирж байгаа. Дараагийн тоглолт нь одоо ялангуяа медалийн талаа гарахад өдөрт 2-3 тоглолтоо уудаг ч юм уу те. Тэгэхээр ингээ хэцүү байсан гэдгийг дарангой Индра интернет бас нэг нэвтрүүлгээр надад хэлжсэн байхгүй. Тэгээ ингэнгүүт эмчинч хүрэлцээгүй сэтгэл зүйч бол бүр хэцүү хаа. Токиод бол байсан гэхдээ дунд нэг байсан санагдаад байна. Манай төлөвлөгөөний хувьд ч сая Монголын спортын сэтгэл зүйн холбоо гэсэн. Сэтгэл судлаачтай холбоо. Сэтгэл судлаачтай холбоо. Тэгэхээр энэ тал дээр бас илүү мэдж байгаа тэр нь. Тий, энэ жилийн сонгуулиар би яг ерөнхийлөгчөөр сонгохдоо одоо ажиллаж байгаа. Тэгээд Монгол яг энэ спортын сэтгэл судлаачтай холбоо нь болохоор өөрөө 2016 онд үүсгэн байгуулагдсан. Энэ жил яг 4-р олимпиадаар ажиллаж байгаа юм холбоогоо. Одоо та бүгдээрээ мэдэх нөгөө хэрэглээний сэтгэл судлалын урлагийн үүсгэн байгуулагч Золзаяа гэдэг сэтгэл зүйч анх үүсгэн байгуулжсэн юм бол. За одоо ч гэсэн би тэд үнцгүүл ажиллагаа энэ жилийн одоо эх жилийн олимпиадаар ажиллаж байна. Дээдлигийн багууд дээр ажиллаж байна. Тэгээ ганцаарчлсан төрлүүд дээр гэдэг. Та нар хэрэг нуухгүй бол заяа. За. Та дөрвөлөө уцтай байгаа шүү дээ. За. Би уцсахгүй байгаа. За. Скрин тайм нэг харуулаач. Өдөрт хэдэн цагийг уцсны дэлгэц засаа. Юу руу орж чаддаг лээ? Screen time. Зя ямар дарж ирсэн юм чи. За, наамигаас эхлэв. Сошиал дээр яа би агаад юм хэлэх хэрэгтэй юм гэсэн. Задлж харах юм ба тийм. Ингээд 7 зүгээр шууд 7 хоногийн дундчаал хэлжих болчихвол гэдэг тий. Зүгээр шууд. Сэсвэтэй амар баг харагдчих шиг болох юм. Миний болохоор сошиал дээр 6 цаг 28 минут байна. Нийт ашиглаж байгаа. Зүгээр уцаа дэлгэц наач 10 биш юм уу? Үгүй яг сошиал дээр 25 минут. За би зээл та гэж би Багасгаж хэлээд шүү дээ. Минийх бол 6 цаг гэлээ. За би энэ дээр бас нэг амар гоё юм шиг зэ. 6 цаг. Instagram 4 цаг, YouTube дээр 3 цаг 20 минут байна. Тэгмүүд Facebook 1 цаг 9 минут байна. Миний Facebook-ийг хэрэглээ илүү бага гэсэн. Ер нь бол энэ яг ажиллаа хийж байгаа үедээ би илүү Facebook-ийг ухдаг байх магадлал өндөр. За. За эсвэл 6 цаг. Тий, 6 цаг. Instagram, Facebook дээр их байна. Тэгээд аль нь илүү их байна? Instagram их байна. Хэдэн цаг? Instagram 2 цаг 10 минут. Facebook нь 2 цаг. Яг ялгаа гэлээ. Ялгаа үнэ тий. 4 цаг 30 минут. Минийх 7 цаг 33 минут гинэ. Messenger, email, Viber. Instagram байхгүй юу? Instagram 4-т. Хамгийн их нэг Messenger байсан уу тий? Бага насны мөрөөдөл юу вэ? Би өчигдөр нэг тийм мөрөөдөлтэй холбоотой нэг Google-тэй нэг үзсэн. Тэгс чинь амар хөөрхөд санагдаад яа ингээд нэг юм бага насны мөрөөдөл юу байж байгаад одоо руу шилж вэ? Яг сакс байсан уу? Эсвэл ингээд одоо гэр бүлийн шахах Инженер болно гэж хэлсэн тийм. Би барилгын архитектур болно гэж боддог зорилго байсан юм уу? Тэгээд тэр зорилгоо хүрээгүй. Би яг мөрөөдөл гэхэд бас нэг сайн санахгүй байна. Гэтэ ямар ч гэсэн би нэг жоохон бахта гэтэ энэ мөрөөдлөөр амьдарч байгаа л гэж ер нь боддог. Ер нь бол жоохноосоо л ер нь яг мэрэгжлийн тамирчин, саксны тамирчин болно гэж боддог. Гэсэн би тэгээд ганцаараа ингээд айгүй их сакс тоглодог. Тэгээл нэг сакс тоглож бол ингээд яг үдсэн юм юу ч юм уу бичлэг мөшлөгээ дуурайгаал эсвэл нэг баазар хийж байгаа, баазар шот хийж байгаа юм шиг тэгж өөртөө дотороо төсөөлж тэгээл эсвэл нэг тоглолтын дараа гарч ирэлийн ярилцлага өгч байгаа ч юм уу. Тэгж төсөөлж айгүй их яг тоглолтог байсан санд. Celebration бэлддэг байсан уу? Celebration бэлддэг байсан. Би баг багасаа л инсгүй. Яг яагаад бэлдсэн байсан юм бэ? Би бол яг өөрөө нөгөө мөрөөдлөө сонгох уу, хоббигоо сонгох уу гэдэг дээр л яг очсон л тээ. Тэгээд бүр багасаа мөрөөдчихсэн мөрөөдөл нь яг нисгэж болох. Тэгэл манай 10 жилийнхаа хүртэл миний яг тэрийг бүгд мэддэг. Хэсэгч бол бас амар зэвэн зөхгүй. Тэгэл яг 10 жилээ төгсөөл яг Орос руу нисхийн сургууль явах уу? Монголдо үлдээд Мойсетийн сектороос саксаа тоглох уу гэдэг тэр хаа. Тэгэл сонгосон. Магадгүй нисгчээ сонгосон бол өөр амьдралаар авчлаа. Гэтэ одоо сонгосон. Гэтэ хаяа нэг нисгчээр яасан бол гоёдоо гэж бодогддог юу ер нь. Гоёдоо гэж бодогддог. Тэгээд яг мөрөөдлөө биелүүлж үтсэн.
Зүгээр онгоцж болоод ч үзсэн. Яаж? Яаж хэрэг? Онгоцны нөө одоо нэр мэрийг хэлж болохгүй хаа зүгээр нөө онгоцны нисгчийн бүхээгт ороод яг нөгөө нислэхийн үед зүгээр ард жолооных нар суучдсан. Нислэгийн үед үү? Яа, одоо хоёр нисгчтэй байдаг шүү дээ. Тэнгүүд туслах нисгчтэй ингэж суугаад тэгээ зааврынхаа дагуу ингэж үзсэн гэж байна. Ямар азар юм дарж мараагүй. Одоо чи нөгөө бүх юм чинь гоё нөгөө автомат өдөрлөгтэй болохоор мөрөөдлөө биелүүлсэн юм шүү дээ гоё. Ядаж суугаал үзсэн байл гэсэн үг. Цонхоор нь хэр харагддаг юм бэ? Зүгээр Цэлгэрштэй. яг тухай зүгээр яг ингээд мөрөөдөл за ингээд бэлчлээдэ гэдэг юу өөртөө айгуу тийм сэтгэл зүүн юу гэсэн юм уу? Саяны нөгөө мөрөөдөл одоо ингээд спорт ярьж штэ. Энэ дээр өчигдөр би эдигийн постыг харж ирсэн юм. Өчигдөр өлөө уржигдэрсэн. Санчрын шилжилт хөдөлгөөн боллоо штэ. Налах бизонлоо явлаа тий. Энэ ингээд нөгөө одоо энэ би жишээ нөгөө цалин дүүцүүлэх, тоглох дүүцүүлэх гэж солилцоо хийгддэг тий. Тэгхгүйгээр ингээд явж байгаа нь бас нэг талтаа жоохон хаалттай ойлгомжгүй гэдэг нэгдүгээр асуудал битсэн билээ. Хоёрт одоо энэ тоглогч нарын цалин мэрэгжлийн түвшин рүү очлоо. Энэ гоё ингээд нээлттэй байж их юм бол хүүхдүүдэд одоо би миний саяны мөрөөдөл төр чи спорт хөгөөд ямар те хоолоо олж идэх биш гэдэг үе хойно хоцорцсон. Тийм учраас энэ цалин юмнуудыг ингээд нээлттэйгээр тавьж одоо дараагийн үед те цалингаар одоо Монголдо спорт хөгөөд мэрэгжлийн сагсан бөмбөгч болох юм бол Монголд ийм хэмжээний одоо цалин авах боломж байна гэдгийг бараг нийтэд нь ил зарлчул яад юм бэ гэсэн утгатай пост байсан. Бас дотроо бол Хүмүүсийг цалингийн зарлчин гэсэн үг. тийм зөв юм байна л. Одоо NBA ч юм уу олон улсын одоо бүхэл том лигүүд ч бүгд зарлцсан явж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ зарлцсан тэр цалиндаа дүүцүүлж хөөсрөж байхгүй болно гэсэн үг л дээ. тий. Металлын цалин ер нь одоо хэр байдаг гэл аим шууд. Манайх амар шүү. Төрөний нөгөө нэг Энэ дээр юу гэж яаж байна? Зарлах уугүй юу гэдэг дээр тий. нөгөө нэг утас юм сошиал хэрэглэн яг энэ дээр айгүй их төлөв цолж өгöd байгаа юм л та. Яг одоо нэг дээр үед ингээд ийм утас юм юу хөгжөөг байсан бол энэ сакс юм болж байгаа тийм ийм болж байгаа хүмүүс ер нь тэгж мэдэхгүй ер нь манай сакс ер нь миний харж байгаагаар Монголда ер нь бас спортод дундаа ер нь цалин ер нь баг хамгийн өндөр л гэж боддог. Тийм. Хөөсрөл байхгүй ил болох юм болго гэдсэн үгүйсээ. Тийм ер нь бол Хилүүлэх гэдэг шүү дээ. ер нь бол хөөсрөл байхгүй болох байх гэж харж байгаа юм. Би одоо нэг хүнийг ямар цалин авч байгааг мэдэхгүй мөртлөө тэр хүнд одоо ингээд мөнгөлөө тэр хүнийг аавна гэхээр одоо ивент итгэж байгаа хүмүүстэй жоохон тийм шудраг босч юм уу тийм. Тэгээ сансан тоглолцдог гэж юу? Тийм ер нь бол сансан даавал ер нь бол зах зээлийн зарчмаараа л юм явах болох та. Тэгвэл маркетингийн хувьд ер нь ингээд иймэрхүү юм ил байх нь зөв гэж бодож байна уу? Эсвэл ингээд даалт байх нь зөв гэж бодож байна. Яг манайх ч сайн нөгөө саксны холбоо энэ төр 2 хуваагдаад тэрнээс хойш бол миний бодлоор яг юм одоо сагчдын цалингийн хөөсрөл гэж яриа та. Тэр бол би бас ингэж шаарддаг байхгүй. Тэг яг тэр нь давуу талтай тоглогч нартай бол давуу талтай тий. Эсрэгээр нөгөө ивент итгэгч нартай бол жоохон зардал өндөртэй. Тийм болцсон байгаа. Монголын лигийн хувьд бол яг нөгөө топ төвшний одоо шилдэг 50 тамирчин ч гэдэг юм уу. Тэдний цалингаа нээлттэй болгоход бол Одоо жишээл NBA рууки тоглогч $1 сая эхэлдэг шүү дээ. Тэгвэл Монголд рууки тоглогчийн ингээд тодорхой ханш байх хэрэгтэй гэж боддог уу? Монгол ч нөгөө нэг цөөхүүлээ. Одоо энэ жил чаа доороос багууд орж ирээг бол 8 багтаа л эхэлж штэ. Тэгэхээр 8 багийн ингээд яхаар чинь нэг 100 гаруй тамирчны л нэг юу асуудал яригадаад байна. Тэгээ нөгөө зах зээл нь жоохон болохоор бүгдийг ингээ зарлах хэцүү байх хэцүү тэгэл баг болгоны менежер нь тоглогч болгонтой ингээ хувь хувьдаа гэрээдэг. Одоо бид нар ч гэсэн ингээ нэг баг хэрнээл би биенийхээ цалин одоо мэдэхгүй байгаа шүү дээ. Хоёр одоо сууж байгаа шүү дээ. Би бол одоо сардаа жишээ нь металлогоос. Тэгэхээр ер нь бол Монголын нөхцөлд бол арай хэрэггүй байх гэж бодоод байна тий. Энэ яг одоо нөгөө ажил болгош одоо юу гэдэг юм компани талдаа ч юм уу тий ийм асуудал байгаад байдаг байхгүй. Яг хоёр ижлэх ингээд ажил хийдэг хоёр хүн бай гэж бодъё л доо. Нэг нь амар гүйцэтгэлтэй, нэг нь баг. Гэхдээ яг албан тушаалны ижил. Энийг Монголын бүхэл ажил болгогч нар ер нь бол зэрэглэлээр ч юм уу зохицуулсан явж байгаа шүү дээ. Нэг нь арай өндөр, нэг нь баг. Тэгэхээр ямар асуудлууд гардаг гэхээр энэ хоёр хүн одоо нэгнийхэн цалиг мэдчихээр энэ ингэдэг тэгдэг. Нөгөө би болохгүй байгаа учраас би баг цалин аваад байна гэдгийг хүн ер нь өөр дөрөв тусгаж авахгүйгээр би тэр яг адилхан албан тушаалтай хийж одоо юу гэдэг нь саксны хоёр тоглогч гэвэл адилхан холбогч ч юм уу адилхан гарааны тоглогч ч юм уу тийм ийм байж яга би баг байдیں۔ Гэдэг асуудлууд үүсэх тийм эрсдэлтэй гэж харж магадгүй л байна.
Хэрэв үнэхээр дэлгэхээр болвол ер нь бол ингээд дийлэнх газрууд нь бас ингээд хөгжөөд ер нь хэмжээ төвчөнд очих юм шүү. Зарим баг үнэхээр ингээд тамирчтай амар баг цалинжуулаад байвал тэр тамирчтай хөгжих одоо ингээд боломжийг нэг боож авахгүй. Би яг зөвхөн сагсаа тоглох уу эсвэл сагсаа тоглоомоо хажуугаар нь яг амьдрал авчихын тулд 2-3 ажил хийх үү. За тэгээд 2-3 ажил хийлээ гэж бодоход тэр нь сагсандаа тий амар нөлөөлж байгаа юу? Тамирчид бол яг нэг өөрсдийн үнэлэмж гэдэг нэг юм дээр бол Монголд бол яг тогтоод байгаа байхгүй. Жишээ нь би одоо энэ багаас тэдний хөрний цалиа аваа тэр нь надад үнэхээр болж ивэл те. Окей би энэ багтаа ингээл байгаа л. Дараа жил энэ үлрэл сайн тоглоо дараа жил би ахаа санал тавьж болно шүү дээ. За энэ үлрэл би цалингаа тийм болгомоор байна те. Тэмхүү байдлаар бол хөгжөөж явах боломжтой болж ирж байна. Спорт болоод спортын бус ер нь ямар ч бай хүмүүст одоо хамааралтай сэдвийн талаар ярилцъя. Энэ нь болохоор ер нь харилцаа. Харилцаа нь одоо манай хоёр спортын тамирчид нөлөөлж байсан уу, нөлөөлдөг үү? Сайнаар бас муугаар. Харилцаанд нөлөөлж байсан уу? Тийм. Одоо жишээлбэл би сагсчин болохоор надад хүмүүс өгтөд айгуу зөртэй байдаг гэдэг шиг юм мэдхгүй зүгээр. Тэр нь цаашаа зүгээр. Скот найз зөвхөн ярьсан ярьжсэн юм. Юу гэсэн үг тэгэл бичээл яаж ярьжсэн юм. Бусны адилаар л. Тий. Би найз охинлогоо Instagram-аар дагалцдаг гэсэн. Тэгээд нэг өдөр Blue Sky-ийн урд явж байгаад яг ингээд нөгөө л уцаа ингээд оролцсон явж байгаа л тэгээд Instagram руу орсныг story байсан. Тэгээд яг өмнө яг ганц нэг удаа чат бичдэг л байсан. Тэгээд тэнд яг миний явж байгаа газар яг story хийж таарад тэгээд уулзах гэл анх тэгж бодсон. Чи уулзъя гэсэн юм. Тэр бүр хувь тохиол юм шүү те. Яг story-г үзэн чи яг явж байгаа газар хажуу шиг харсан чи кино технологи зам дээр бүр зам дээр зам дээр. Тэг яг зам дээр. Манай яг зам дээр зураг авалтанд орж ирсэн тэгээд яг зам дээр. Нэрнгэс яг машин зам дээр. Тэг саксны тамирчин болоод яг уу амар юм завгүй байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө бид нар ч одоо өдөрт нэг за 4 цаг за 5 цагийн бэлтгэлтэй байна. Өглөө 2 цагаар нь тэгэл хувийн бэлтгэл цаг тэгэл ер нь багийн бэлтгэл гэл. Гэхдээ бүтэн цагаар ажиллаж байгаа хүмүүсийг бодвол ер нь арай завч хөлөө ер нь л гайгүй гардаг гэж би боддог. Тэгээд харин зөв нөө байнгын өдөр болгон юм бэлтгэлтэй жилийн 4 үйлрэл бэлтгэлтэй байдаг болохоор нөгөө бас тэр тал дээрээ жоохон хэцүү нөгөө нэг одоо ингээд аялал зугаалгаар ч юм уу те явах гэхлээр яг бэлтгэлээ хийхгүй л болохгүй. Тийм болохоор тэр талаар жоохон фэн охтуудаас ч юм уу ингээд найз охинтойг мэдсэн ч гэсэн ингээд юм уу мэрэх ч юм уу одоо хоорондын хувьд хэрүүл үүсгэх ч юм уу те энэ хийн гэдэг ч юм уу тиймэрхүү тохиол байдаг уу. Ер нь ингээд нөгөө хосуудлын би бинийгээ хармалдаг шүү дээ. Тэнгүүт одоо чи соныг ч юм уу одоо эсвэл соны чамаг ч юм уу ингээд асууж энэ юу вэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү асуудал орж ирсэн. Тэгж хардаж мардд тийм үү? Үгүй яг нэг үнэн тийм амар юм би өөдөөс нэг юм харилцсан. Над руу ингээ хүмүүс юм бичлээ гэж бодоход амар битсэн юм шиг яриа. Бичлээ гэж бодоход би өөдөөс нь ингээ бичихгүй байхад бол тэр бол асуудал биш л те. Яг хаа өөдөөс нь ингээ нэг хүн юм битсэн байхад ингээ өөдөөс нь зөрүүлээд ингээ юм бичгээд бол ер нь ямар ч хүн л жоох айгуул. Сүхбат ер нь хэр хартай. Би ер нь хартай. Яг ингээд талбайн гадна гэсчлээ ярдмаа шиг үл яг. Чигштэй байга хаалт гэж байгаа. Яг харилцаа гэсэн шүү дээ. Ямар ч харилцаа. Тийм бидний угаасаа тамирчдын гэлтгүү одоо нийгмийн бүх талын харилцаан дээр спорт бол амар гоё эрэг талын нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Тэгээ яг олон улсын тэмцээнд явсан ч гэсэн буцаад тэр орныхоо хүмүүстэй танилцах юу байдیں۔ Тэгэл спортоос авж байгаа юм үнцийн ялангуяа юм харилцааны тал дээр гоё. Энэ бүр үнэхээр гоё. Бахархаж баярлаж байна. Сөрөг тал байдаг. Сөрөг тал харилцаан дээр нэх байхгүй хаа спорт одоо. Бид нар ч одоо нэг амьдралын нэг баланс байгаа даа шүү дээ. Гэр бүл, одоо эрүүл мэнд одоо юу гэдэг ажил, мэргэжил, санхүүж гэдэг юм уу. Энэ бүгдийг яг ингээ баланслаад авчаад живэл хаа нэгтэй. Ер нь үзэгчтэй баланслж ивэл тийм. Талбай дээр ингээд та нарыг тоглож байхад бас ингээд үзэгчд бас заримдаа хамаагүй орилдог шүү дээ. Тэ ингээс яг сонсогддгоо. Сонсогддог шүү. Тийм үү. Тэгэхээр хүн болгон өөр ээж магадгүй. Биний хувьд бол яг ингээд
талбай дээр байгаа тамирчид болон нөө эсрэг багийн тамирчид бүгдийг ингээд тэр фокуслсан ингээд контролцсон байж байгаа ч гэсэн үзэгчдээс юу орж ирж гин гэдэг тэдний бүгдийг анзаарчаад байдаг. Сонсож байсан уу? Сонсч байсан. Аа. Нөлөөлтгөө. Тэгэл сонсчлоо юм чи нөлөөлөл их бага хэмжээгээр нөлөөлнө. Тэгээ тэрийг яаж тусгаж чи нөгөө сэтгэл зүйн надад ороод ирсэн. Тэрийг тоохгүй байх хэрэгтэй гэл. Тэгвэл өмнө нь ч юм уу заяа. Одоо ямар бай мэдгүй ч гэсэн ингээд таалагддаг өгнө ингээд авчираад үзүүлэлтэй гэж боддог заяа. Тэгснэ ингээд хийчихэд яг аль хэв сууж байгааг нь мэдэнгүүтээ тэр руугаа харж байсан уу? Үгүй. Тэг ингээ хэлчихвэл орой гэр бүлийн Скол ингээд дээрээ суудсан тэгэнгүүт яг ингээд ямар реакц гаргаж байгаа бол гэж сонирхож үзчихсэн үү? За би бол үзчихсэн. Угаасаа одоо жишээ нь юу гэдэг айгүй таалагддаг охин маань ч юм найз охин эхнэр ингээ ирсэн бахад яг үзэгчд ингээд яхад тэр үн дээр одоо бусд ингээ блүрдэг те да. Яг тэр үн дээр пост. Кино шиг сууж байгаа гэдгийг ял юм харчин л да талбай дээр ахтай юм. Гэтэ амар оноо авчаал тийш нь харж орилж морилаад. Тийш нь харчаад гэдэг ахын зүгээр бүр эсрэгээ нүүт нь гараа авчихвал гэдэг. амар awkward мэдээж Тоглолтын доо ингээ хальт харж маа. Тэгвэл Ямар эсэргээр эмоц гарч байгааг нэг хальт харж маа. Тэгэхээр ямар юм гэж харж маа. ямар юм гарч тэгвэл яг ингээл таалагддаг одоо эмэгтэй ч юм уу те найз охинтой болоогүй байх дүүс ч юм уу эхнэртэй болоогүй байх дүүс ч юм уу таалагддаг охин ирсэн байхад одоо тоглолтод нөлөөлдөг сайн тоглох мó бас наач юм бас амар гоё эсвэл зарим одоо нөгөө сайн тоглож байсаа гэж хичээлээ болоод алддаг. эсвэл ингээд сандралдаг ч юм ингээд энд л нэг тоглолтод нөлөөлж байгаа. Нөлөөлжсэн тохиолдлууд ер нь байгаа юу? Бодож байгаагүй маань. Ерөөсөө нөлөөлж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр сухад сэтгэл зүй Гэхдээ нэг юм юу дээр маа найзууд ирж үзэхлээр яг манай баг хожигчод байхгүй. Гэтэ яг би муу тоглосон биш юм. Яг тийм манай багын найзууд ирээд үзэхлээр яг манай баг хожигчод байхгүй. Тэгээ өөрөөсөө ч яг тэрийг яг мэддэг. Сая улирлын тоглолтын эпст манай хожигдоход тэрний өмнөх өдөр нь манай найзууд яг тэгжсэн байхгүй. Тэгээ бид нар очиж үзмээр байна гэх. Тэгээ үзээчтэй гэсэн. Бидрийг очихоор яг хожигчоод байд юм аа. Гэт яг хэлж хагаад за тийм гэж юу вэ тэгээ. Тэгээ маргааш нь эпстээ тогсон манай найзууд яг бүгдээр яриас оцсон. Тэгэл хожигдсан да. Ямар муухай хар мөртэй юм. Манайгийн ажаа шүү дээ. яа тий. Ажаа жишээ сая нөө сүулт намайг гараанд гарах болгонд манай хожигдоод байна. Тэгээдсэн байхгүй юу? Яа ямар хэцүү. Тэгээ сая сүулт нөө бодон дээр яг хажуу зуучаад манайх оноо илүү байсан л нэг 5 6 оноо л байсан чи. Яа наахан намайг гараанд гарах болгонд баг хожигдчихэд тэ очичоосаа тэгэл. За чи битээ тийм юм бодоод байгаа. Тэгсэн чинь нэрнгээс хожигдсан. Нууц гэхдээ ямар хэцүү мэдрэмж үү. Нөгөө тоглож байгаа хүн бүр ингээд тоглохоосоо хүртэл айхаад. Тэр бол гэхдээ тоглолтод нь нөлөөлөхгүй ч гэсэн зүгээр нэг тийм давхар сүсэг маяг тийг санагдаад байгаа юм шиг олон удаагийн тийм Харилцаа ярьж байгаа юм чинь нөгөө багийн бас уур амьсгалыг сонирхоод Виталийг харахад харьцангуй бас арай жоохон даруйвтар төрлийн юм тоглогчд ихтэй юм шиг. дараах юм биш үү манайх. Тийм үү? Дараах юм биш. Нэг бид нөгөө түрүү очиад спорт кафе бичээ те. Тэгсэн чинь өө та нар ч яста ямар гоё хамт олон бэ гэж чи та мях bijсэн. Ер нь бол өнөөдөр айгүй хэрүүл уруулах санаа. Тий. Тэгснэ бас Маш 50 өдөр нэрлээ энэ. хожоод асуух тоглолтын дараа тэгсэн чинь заастаа нэр хэрэлдэж уралцж иж л хожлоо гэдсэн нь яадаг уур амьсгал нь. Яг хоорондын зүгээр нэг юм харилцаа юун дээр өөсөн сагсан дээр одоо болохгүй байгаа юм дээр жоохон маргалдах үе гарна л та. Гэхдээ зүгээр юм талбай гадна ч юм уу эсвэл ингэ чөлөө цаг магараа бол зүгээр л юм энгийн л харилцаатай тийм. Түүнээс ч нэг амар манай баг гэхдээ яг дараахан гэж хүмүүс хараад талбай дээр ч гэсэн дараахан сагсныхаа иргэн таринд бол дараахан. Яг л дотроо ингээд цагаас найзуудын хоорондоо нийлж суучаар бол бүгдээ галзуу байдаг шиг юм тийм л. Тийм бах те. За энэ бол одоо рекламны хэсэг байгаа. Рекламны пауз завсраа бас асуулт асуучих. Дэлхийд дээр сахарын өвчнөөр 60 секунд тутам нэг хүн нас ордог заяа. 30 секунд тутам нэг хүн хөлөөд хариулдаг. 3 тутмын нэг нь хараагүй болдог. Харин Монголд 2022 оны 5 сараас 23 оны 5 сар хүртэл нийт 400 мянган хүнийг эрт илрүүлэгт оруулсан чинь 12 мянган хүнд сахарын өвч илэрсэн гэж байгаа байхгүй. Сахарын өвчний талаар та нар юу гэж боддог вэ? Ер нь аяг хэцүү шүү дээ. Манай аав чихрийн шишин таахгүй. Тэгээд ер нь залуудаа их гадаадаар явдаг байсан гэдэг амар хөдөлгөөнтэй юм баггүй. Тэгвэл цагартаа болсноос хойш ингээл ер нь
илүү одоо итгэн буурах ч юм уу тэгэл ийм мэдэж бол ийм мэдэж болохгүй гэлээ байнгын нөгөө хянах хэвээр хит бас унж болохгүй унжуул нэг чихэр мэддэг ч юм уу те хитэрчүүл бас айгу муу үр дагавартай тэгэхээр ингээд ер нь амар үр нөлөөний хувьд бол тэгэл бүхэл амьдралд нөлөөлдөг айгу хүнд өвчин шүү дээ. Тийм одоо жишээ сахартай ихэд бидний идэж уух юмны бараг л 70 орчим хувь байхгүй болчихж байгаа шүү дээ. Сахартай бүр ерөөсөө хэрэглэж болох болчихсон юм уу те? Угаа хаа тодорхой хэрэглэдэг гэхдээ одоо ингээд бид нар шиг ингээд хүссэн юм ядаж ууждаг тэгэхгүйгээр ингээд байнга л ер нь өөрийгөө хянжих шаардлагатай болчихдог гэсэн. Энэ бүгдээр сахар юм тий. Эднүүд бүгдээрээ ямар сахаргүй тэгээ дээрээс нь тэг килокалоритой. Нэг хаанаас оруулж байгаа тийм. Энэ болохоор нөгөө IT лаборатори энаар би яг албан ёсны хэрэгтэйгээр оруулж ирж байгаа. За энэ нь болохоор хэрэг та нар энэ дээр монголоор бичээстэй байг уншвал за энийг хийж ус ус байгаа. А нөгөөх нь болохоор яг Япон цай. Би Японд сурч байхдаа энийг амар их удаа байхгүй. Тэгээд илчлэг, уураг өөх, нүрс ус давс, кофеин бүгд ер нь яг тэг байдаг. Тэгэхээр яг тамирчдад илүү бас зориулсан бас дан ус гэхээс илүү дээрсэн иймэрхүү юмтын шингэн хөх тал дээр айгу зүгээр санагдаад байгаа юм. Ямар ч тач хэрэг энийг авахыг хүсвэл Haruna Mongolia гэдэг Facebook пэйжээс худалдаалах боломжтойгаа. Тэгээд одоохондоо л яг нөгөө гадуур дэлгүүрүүдээр бол зарагдаж эхлэх байгаа шүү. За. Тэгээд та нар ууж үзсэн үү? Ер нь ямар хөө амтгаж байна? Бүгд хоорондоо амдаа байгаа. Ногоон цай гэхдээ гоё амттай ногоон цай байна. Би бас ногоон цай эрүүл мэндийн цай ингээ уух гэсэн чинь жоохон зарим амтанд нь ордгоо байхгүй. Энэ болохоор нэг тийм гоё амттай байна. Зүгээр яг рекламадад байгаа даа биш. Тийм яг жигнэсээ гадаадын төлөвлөрөөс нэг гоё амттай юм авч ууж байгаа юм шиг. Гоё цай. Тийм. Энэ болохоор энэ цэнхрэн Улаанбаатартай юм байна. Тэгээд энэ олон tea гэж байна. Надхан ногоон цай юм. За хэдүүлээ ярьжлаа. Тэ. Харилцаа бүрийн жоохон заавал. Харилцаа гэснээс яг нөгөө энэ жил миний яг нөгөө металл багийг сонгосон шалтгаан яг гаднаас нь хараад энэ багтай хэдийн өмнө нь ингээл дандаа өрсөлдөгчийн дүрээр ингэж тоглолтог байсан ч гэсэн яг багийн уур амьсгалт ч юм уу те ой санагт. Тийм. Яг тэрийг нь айгу онцолж яг хамгийн сонгох гол шалтгаан гэсэн. Нөгөө танаа багийн тасалжуулагч серв мэргэжилтнээс сүүл бэлтгэлээр бид нар очсон шүү дээ. Тэгээд асууж хахад сэтгэлгээ майндсет одоо Европ тоглогч Аз тоглогчны ялгааг асуусан чинь mindset гэдэг зүйлийг аягүй тодтогч ирсэн байхгүй. Тэгээд яг Монгол тоглогчтой сэтгэлгээ их өөр байна. Сэтгэлгээгээ сайжруулах хэрэгтэй байна гэдгсэн. Тэгээд мэдээж та нартай байн бэлтгэлтэй байгаа учраас бас өгүүлж байгаа. Тэгэхээр яг тэр тал дээр бас сонирхоо гэж бодож байна. Яг би одоо л яг металл багт нэгтээд нэг сар болчихно шүү. Тэнгуутаа Европ тасгалжуулагчийн хувьд одоо жишээ нь яг цэвэр системээр тоглолдог те. Тэнгуут Монголын дээд лигийн багуудын хэдэн хувийн өмнө яг системээр тоглолтог байсан мөлий гэж бодоод үзэхээр яг одоо л ингээ багуудад бүх багууд ер нь систем ингээ сууж эхэлж байна. Системдээ орж эхэлж байна, оролцож эхэлж байна. За яг майндсет талдаа ярих юм бол Монгол тоглогчид айгүй хурдан сурдаг юмыг ямар ч шинэ комбинац заасан маш хурдан ингээ сураал өөр юм болгоол ингээ явчихж байгаа. Одоо ч гэсэн тэгэл яг шинэ тоглогчийн хувьд тэгэл багтаага тасгалжуулагчтайгаа тасан цогцгоол хичээгээл явуулчлаа. Дүлгөөнөөс Сүхбаатар хилтэй юу? Англи хилтэй юу? Дүлгөөнөө бас гайгүй яриад байгаа харагдаад зэгтэй хооронд очиод. Коучтэй юу? Тий. Ойлголцдог уу? Тас Коучтэй ярьдаг. ойлгосон. Нэг саксны яриа чинь гэхдээ яг англи яг хилтэй хүн гэдэг одоо гадаад коучийн үгийг бидэнд орчуулж өгөх бас жоохон асуудалтай байд юм шүү. Яг нь саксныхаа хүрээнд бол ер нь гайгүй ойлголцоод явчихдаг. Баг багтаа удирдах орчуулад байдаг үгүй юу? Гүү. Манай багш ер нь орчуулах шаардлагагүй бүгд л ойлгочтой. Тамжид тэгэл ойлгоод орчуулдаг. Хэрэггүй гэдэг ч юм. Тамжид сонсч байна. За хэдүүлээ дараачийн амар гоё сэдв болохоор түрүү хэдүүл ер нь нэг амар стресстэй юм шилээ шүү дээ тий. Тэгвэл та нарын ер нь гээд стрессийг хамгийн хурдан даван туулах арга барилыг юу гэж бодож байна? Стрессийг даван туулах арга. Миний хувьд стресс тэгэхээр яг нь айгүйх сакс макс тоглолдог байсан. Анцаараа ч хамаагүй. Тэгсэндээ одоо баг заримдаа тэнд Сэрнээсээ стресстэй. Яах хэвээр болоо. Тэгэл ерөнхийдөө кино мөн үзэлтэй гэж стресстэй тайланда. Гэртээ Спортоор хичээлдэг хүний хувьд бол хамгийн богино хугацаанд стрессээ тайлах хэмжээ өөрөө бэлтгэлтэй. Тэгэл нөгөө бэлтгэлээс өдөр хамгийн одоо гоё өдөр гэдэг шил. Ерөөсөл ямар ч стресстэй үед нэг 2 цаг одоо холдоол бэлтгэл хийчихээр айгүй гоё болчихдээ шүү дээ хусгараа.
Байнга спортоор хичээлдэг хүний хувьд бол өөр гэвэл яаж тайлбар? Спортоос өөр. Тийм. За би хэрвээ спортоор биш бол жишээ нь хүүхдүүдээсээ ч гэдэг юм уу те. Тэгэл хийж байгаа юмнуудаасаа гэрээ ихээр айгуу гоё болт юм. Нэг хэмжээгээр дээр гараас зурхаар айгуу гоё байдیں۔ Хамгийн ялгаралаа. Янз бүрийн бяцлагаад юм. Уул талхад очиор илдэг үү? Ойрлоо шүү дээ. Та данзаарч бол би ингээд тоглолтын өмнө ингээд амар ойрлолтын шүү дээ. Яг тийм үү. Одоо ингээд тоглогч нарыг нэг зарлж явах үед яг гарахтаа ойрлоо гардаг. Тэр үед ингээд яг ингээд нүүр ингээд барзаад амар гоё стресстэй байдаг. Тэгээ би зүгээр нэг юм бичлэгнээс л хэлсэн л да. Одоо ингэ стрессний эсрэг чинь ер нь бол ингэ хүний адреналин ялгарч ижил ингээ аз жаргалтай болдог ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бас байгаа даа шүү дээ. Аз жаргалын гормон гэдэг ч юм. Тэгвэл нэг бичлэгнэр ингэжсэн зэ. Одоо ингээд хуваар ингээд үзэх юм болвол амар олон төрлийн юм байсан л да. Гэхдээ тэр хамгийн амар тийм хувьтайг нь бол хилээд яхан зэ. Тэр бол нэлээ ингээ буруу төрлийн юм байгаа байхгүй юу. Тэнгүүд хүнд ингэдэг гинэ. Одоо ингээд нэг хүнд дурлаа шүү дээ. Тэнгүүд тэр бүр ингээд амар өндөр хөвтэй юм лээ. Хүний ингээд аз жаргалын гормон ингээд ялгараад төвшин. Тэнгүүд хүн ингээд одоо жишээл амар туртай юмаа идэх, туртай зүйлээ хийх гэдэг ч юм уу. Тэд нар ерөнхийн ингээд амар энгийн явж хагаад яг тийм дурлал гэдэг зүйл бүр ингээд ийм дээр үт юм лээ. Би стрессэд хамгийн их тайлагддаг үл хайртай дотны хүнтэйгээ хамт байж байгаад одоо арьсанд нь хүрэх ч юм уу те тэврэх ч юм уу тийм байдалтайхаар ингээд дугаас ингээд амар тайван болчихдаг шүү дээ. Ер нь ямар ч ингээд бухимдалтай нийгмийн стресс юу гэдэг те тэгэл ажил бүх юм байсан ч гэсэн ер нь ингээд энэ дотны хүнтэйгээ ойрхон байвал ер нь стресс талхдаг шүү дээ. Бүр ингээд амар ингээд нэг аз жаргал бүр ингээд үнэхээр бүр ингээд мэдрүүлчихсэн момент байдаг уу? За хамгийн сүүлд гэх юм бол саний медаль авсан л бичлээ л да. Гэхдээ одоо нэг амар бас Их аз жаргалгүй юм байж байгаа. Дортлоо стресстэй ч гайгүй л шүү дээ одоогондоо тэгэл. Тэгвэл нөө аз жаргал амар аз жаргалын мэдрүүлсэн мөч. Бисээ тийм зөндөө ах уу. Одоо тэгэл бигийн авраг авч исэн мөчүүд ч гэдэм үү бүр. Клио ч 2 удаа оруулж байна. Тийм тэгэл нөө 21 мэгтэй оруулаад 3. Тийм. Тэгээд би юу яасан юм бэ? Сүүлд яг ингээд хүмүүс ч одоо ингээд нийгэмдэр амьдарч байгаа болохоор энэ жоохон өөртөө цэгнэт идчихтэй. Би ялангуяа нэг олон хүнтэй газар жоохон бие барих гаддаг ч юм уу. Тэм төрлийнхөө. Тэгээд яг 3/3 дээр манай эмэгтэй баг мөнгөн медалиад эрэхтэй хүрэл аваад тэр өдөр өөрөө ирэхгүй би бүр зөвөр тэр волонтеруудын хажууд ойролцсон байхгүй юу. Тэгээд нэгт гадаад шүмбэсээс дараа уулзахгүй тэ хоёртой ингээд угаасаа тэр яг Монгол улсын тэгэл олимп одоо Азийн олимптэй тэгээ олимпийн үеэр ч юм уу тэр үеийн нөгөө монголчуудын авч байгаа шагналч нь телевизээр үзэж байгаа хүмүүс ч гэсэн ингэж бүр амар огшдог штэ. Тэгмүүд яг тэрийг талбай дээр нь харчаад яг тэр моментыг авчаад яриа авах гад тэр юу микс зам руу гүйж авах үед бүр ингээд амар өөр ирэхгүй амар гой санагдаад бүр яг гэж амар орилж ирсэн. Тэгэж амар гой мэдрэмж сүүлийн үеийн гой гэвэл тийм байсан. Тэр тэмцээн дээр нөгөө фэйсбүүкээр амар их моллсон гэдэг. Тэрийг манай аав ээж хоёр их уншаад байдаг л та. Тэгээд яг гэр бүлийн хүмүүс надаас илүү хүн дээр тосч байгаа надад бүр юм хэцүү санагдаад байхгүй. Над би бол өөр бол таахгүй. Тэгэд медаль авсны дараа би яг тоглолт дуусчаад яг аав ээжтэй видео кол хийгээд ярихад бол амар баяртай байсан. Яг тэр мөч сая яг бодсон чи яг тэр мөч ингээд амар юм аз жаргалтай байсан юм байна. Тэгээд дараа нэг хоёр ихчтэйгээ ингээд уцаар ярьж хахад сая автаа ярьсан чинь бүр өнгөрмөр санагдчихээн гэ тэгж ийн гэд яг тэр үг тэгэл намайг бүр ингээл яг би бүр тэр хувцаал нэг тамирчтай хувцаалахаар ингээд тустаа улсаар нь тустаа гараад гацсан. Яг тэндээс гараад цаашаа очиад ганцаараа яг уйлжсэн. Тэр сая. Тэр бүр амар аз. За ер нь аав ээж аваа баярлуулж байгаа хүмүүс ч бас гоё идэх те. Тийм ээ. Ямар гоё юм бэ? Би нэг медаль авсан. Нами хизээ яаж баярлсан? Асуулт суугаад байгаа юм. Тэгээ хизээ баярлалаа. Яаж баярлалаа? Баярлалгүй юм байж байгаа. Би өөр нь өдөр болгоо айгу баяртай байдаг хүн л дээ. Миний яг уг хүн чинь айгу тийм ингээд стресснээс айгу цухтаадаг төрлийн юм баггүй юу? Тэгээ стресстэй байдлаас өөрөө ингээд цухтаачаар ерөнхийдөө ингээд нэг амьдрал тийм амар стресстэй зүйл бас тохиолдох байгаа юм шиг санагдаад байдаг. Тэмүүд айгу аз жаргалтай байгаа юм шиг. Мандрын аз жаргалтай. Тэгээд гоё аз жаргалтай л гэдэг шүү дээ. Одоо ингээ харахаар шал хөндлөнгийн л ажил хийгээд байгаа тий.
Тэгэхээр яг эндээсээ нөгөө нэг юм өөрийнхөө дуртай юмыг хийгээд байгаа учраас ажлын хувьд бол айгуу гоё тийм аз жаргалтай байдаг шүү дээ. Арга ирч хүртэл айгуу гоё дэмждэг. Гэтэ энэ тоочны яаж жаргал байхгүй юу? Бүр тоочны. Байнга эсвэл өдөр алгааж жаргалтай яваад байна. Би өөртөө хамааралтай аз жаргалаа олчлоо. Яг бүр тоочныг үл. Бүр яг тэгэхэд амар баярлсан юм байна. Нөгөө өнгөрсөн жил нөгөө бүртчан дээр би шилдэг сэтгүүлч болсон шүү дээ. Тэгэхэд тэрнээс өмнө бол одоо UBS дээр ч юм уу ингээд айгүй шагналыг бол ингээд тодорхойлцдог шүү дээ. Гэлбийн тамирын тэргүүний ажилт радио телевизэн тэргүү хэл мэдээлэл юм. Тэрэн дээр би аим санах баярлтгүй заяа. Угаасаа ингээд яхаа ингээд байгууллагын юм баяр юм болол дуудаал гараал ингээд тэмдэг өгдөг. Тэрийг би хүнддэгдэг хүмүүс ингэчлээ. Гэхдээ амар аз жаргалтай нэг болдоггүй. Ваа би чадлаач юм. Тэр ч угаасаа баг ингээд жоохон үнцэнээ алдсан шахуу ингээд болцсон. Ингээд бүртчан ч болохоор бүх ингээд спортын шилдэгөө цуглараад олимпийн ороо спортын сэтгүүлчдээс нийлсэн саналаар ингээд гаргадаг. Тэрнээр би яг ингээд шагналууд дундаа ч юм хамгийн их баярлж байсан. Тэгээ миний ингээд аз жаргалууд ер нь амар ингээд жигт яваад байгаа байхгүй юу. Тэнгүүт би бодлоо. Би тэмцээний ялах хэрэгтэй байна. Би шагнал авах хэрэгтэй байна. Шагнал дээр наад жаргалтай болгоод байна. Тэгээ ер нь бол зүгээр хамгийн гоё аз жаргалтай үе гэх юм бол зүгээр аялах л байгаад идэх санагдаад байдаг шүү дээ. Сард бас нэг 2 удаа бол аз жаргал мэдэрдэг юм байна шүү дээ бодоодсон чи. За. Зээлүүдж ажилчдынхаа задаг тавих үү. Би яг тэгж хэлэх гээд байсан. Тэгэхээр тэгж хэлчих гэдэг жоохон нэг юм өрдөлөх гэж байгаа шиг. Гоё мэдрэмжтэй тэгж байгаа. Тийм байдаг баха. Нэр бас тийм үү тий. Яг сар болгоны нэгэнд ч юм уу гэртээ яг их нэртэй хэлдэг үгэл байгаад байгаа юм л да. Цалингаа тавьцаа гэж хардаг та гэж. Ялдаг амар энгийн юмнаас аз жаргал авч болно те. Одоо өнөөдөр ихэд би бол амар аз жаргалтай байхгүй. Манай баг өнөөдөр амарч байгаа бэлтгэл байхгүй. Өчтөр ингээд орой ондох гад ингээд яаж хаа зүртэл нэг юм цадцсан юм шиг мэдээ. Маргааш бүр сэрвэлэггүй ингээд ундаа. Цаанаас инээд ирээд орой нойр морхгүй. Ялалт чухал биш. Энэ яг ямар утгатай үг вэ? Ялалт чухал биш гэдэг нь болохоор миний хувьд яг ялалт гэдэг нь зүгээр ингээ ялахын ялалт биш. Одоо жишээлбэл харилцааны төвшин ч юм уу те би одоо өнөөдөр зүгээр Беккитэй муудалцлаа гэхэд би Беккиг ялах нь надад чухал уу? Одоо ямарваа нэгэн нөхцөл байдал хоёр тэнцвэр байгаа нөхцөл би ялах нь чухал биш үү? Гэдэг дээр яриул илүү гоё юм болов. Бас нэг юм харилцааны төвшин ч юм уу. Хүн гэдэг чинь жоохон харилцааны юм дээр шүү дээ. Нийгэм байхгүй хүн гэж байхгүй. Тэнгүүд нийгэм талаасаа гоё бас бодож үзүүл. Харилцаан дээр хэр их ялах гад байдаг төрлийн хүмүүс вэ? Ялах гад байдаг. Үнэ л хэлээ. Тэ Арслангийн орд ялах гад байдаг. За иш ойлгомжтой. Ялах гэж эхлээд тэгээ сүултэ болт. Тэгэл угаасаа бидэд бол ялчгүй боон л даа тэ. Тэгээ буусны дараа ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо энэ нь яг ялах нь нэг чухал биш юм биш үү те? Зөв ихэнхдээ л яг зөв шийдвэрлээд шүү дээ. Тэгэл нэг дээр нь гарах гал одоо тий хайр дурлалын тал дээр ч гэсэн бизнес ярилцаа тал дээр ч гэсэн нэг тэрний дээр гараад хожих юм байхгүй шүү дээ. Тэг ер нь нөгөө амьдрал сургаад өгдөг. Тэг шүү сүүлийн үед бол 50-50 юм байна. Зөв нөгөө хүн маань ч гэсэн эрэгтэй хүн байсан ч гэсэн ижилхэн сэтгэлтэй тэг ингээ юм байгуулахаар гэдэг ч юм уу. Одоо ажил дээр ч гэсэн та бүхэн маань мэдэн дээ намайг гээгүүлсэн юм шүү дээ. Жохон бас ялах гад байдаг ч юм уу. Одоо баримттай л ярьдаг. Тэгээд сүүлийн үед бол бас тодорхой хэмжээнд буулт хийж сурах гэж хичээж байгаа юм. Харилцааны тал дээр хайр дурлалын харилцааны тал дээр одоо би ингээд найз охинтойгоо ингээд энэ муудалцах үе гарна шүү дээ. Тэн дээр би заавал ингээ өөрийнхөө зөв болгож тэрийг ингээд ялцсан мэдрэмж ингээд авах гад байдаг уу ер нь хамгийн эцсийн дүндээ ер нь тэр харилцаан л бит хоёрын ялалт байхгүй. Тэгэхээр яг нөгөө одоо буулт хийгээд ингээд миний зүв байсан ч гэсэн би ингээд буулт хийсэн дээр нь л харамсдаг. Яг бол ингээд бит хоёрын харилцаа ингээд хоорондоо харилцаж байгаа хандлага нь ингээд хэвэндээ ингээд зүгээр цаашаа ингээд явах боломжтой болчихж байгаа болохоор тэндээс юм ялсан мэдрэмжээ тавдаг ч юм уу. Хүмүүсийн хандлагаас л амар шалтгаалдаг хөө. Тэгэл нийгэм чи өөрөө одоо түрүүний нөгөө машин шахацалтаад байна гээл тэгэл урдуур нь ороод амар юм өөрөө ялсан мэдрэмж аваад үнэхээр тэр хүн аваад байгаа мó те. Хойно ингээ орсноосоо болоод стресстэй буцаж чиж урдуур нь шахацалтаж мацалтаа. Үнэхээр ялсан мэдрэмж аваад байвал яг тэрүүгээр стресс нээлээд байдаг. Шиасаас үрдээ. Харилцаа гэхээр ингээд харилцааны сэдв чи өөр ингээд өнгө агуулга нь амар том байгаад байл та. Гэр бүл ажил мэргэжил ингээд зөндөө. Гэтэ үнэхээр одоо юу гэдэг юм болохгүй харилцаан дээр
ялсан юм шиг ялагдагч болоод ингээ эрт салсан дээр үү? Надад за яг над нэр чи зүгээр миний бодлоор хөтлөгч төлөвөнд баярлалаа. Одоо ялагч байх гэж хичээсээрээ байгаад яг үүндээ аль хэдийн ингээ хожигдсон яваад байгаагаа мэдэхгүй яваад байдаг. Үнэхээр ингээ болохгүй байвал салж байгаа нүрөө би биндээ ялтыг өгж байгаа байхаа. За ялчгүй ингээд яг өөр хүн болгонд харилцаалган дээр өөр л юм байна те. яриад баярлалаас тавлаа мэдэж авлаа. Тийм ээ. гэр бүлийн зөвлөгөө өгнө гэдэг. Одоо ингээд Сайхан ярилцаж олно. Нөгөө юу сонсвол 10,000 гониг төгс сонсвол 50,000 гэдэг шүү те. Сонсож өгөө шүү гэж. Жилийн сар эхэлсэн явж штэ тий. Одоо шинэ жил энэ ондоо одоо та хоёрын хувьдаа зорж исэн зорилго хэр биелж байна. Ирэх ондоо бас ямар одоо зорилго тавьж байна. Хов хүний болон одоо энэ баг хамт олны тий. Энд ямар зорилго тавьж бодож тэмүүлж байгаа вэ? 23 онд миний хувьд бол миний амьдралын баг хамгийн том жил байлаа. Тэгээд энэ 23 он гараад дээдлийг финалдаж үзлээ. Тэгээ Азийн наадмаас анхны багийн спортын медаль авч үзлээ. Тэгэл найзынхантайгаа ингээд тусдаа гарлаа ч гэдэг юм те. Тэр айгүй их юм гоё зүйлүүд болсон жил санагдсан. Тэгэхээр 24 онд бас л болох хэвээр юмуд нь болдгоор болох байлгүй те. тийш. За миний хувьд бол айгүй тийм төлөвлөгч талтай хүн гэж бол өөрийгөө дүгнэдэг. Тэгээд өнгөрсөн одоо жилийн он гарах үеэр яг төлөө ингээд биччихсэн зорилгоудаа биччихсэн юмнууд маань энэ жил маш гоё бүгд биелсэн байлээ. Сая ингээд эргээд дэвтрээ харахад тэгээ би бодсон ямар одоо тухайн үед бодож байхдаа бол тухайн миний бичсэн юмуд айгүй том зүйлүүд байгаадсан байхгүй. Тэгээ одоо ингээд харсан чинь айгүй юм смарт юм төлөвлөгөө гаргасан байсан мэтлээ биелэгдэхөөс шиг юм те. Тэгээ эх жил одоо 24 ондоо бас нэлээ улам юм томор сэтгэж том зүйлүүдээс зориё гэж бодож байгаа. Тэгээ энэ жил багийнхаа хувьд ч ихсэн яг хувийн гэхээс илүү багийн зорилттой. Одоо тэр зүг рүүгээ л харж хичээж юм даа. За. Бэк. Бэк. Бэк болоо. Мос бэк гэж амар бэк гэдэг бодчихвол тэр чинь юм лээ. 23 онд амар зав. Миний амьдралын хамгийн завгүй жил байсан гэж хэлж болох юм билээ. Эргээ харсан чинь би 3 ажил хийсэн. Хөл бөмбөгийн клуб дээр 5 сар ажиллаж үзсэн. Медиа дээр нь тэгээд M-Sports-тэй гэрээтэй ажилласан, UBS-тэй үнцэн ажилласан гингүүт яг энэ хугацаанд 3 ажлыг давхар хийсэн. Тэрний хажуугаар одоо нөгөө жижиг зүгийн холбоотой ч юм илүү ойр ажилладаг тэнгүү тэмцээн оролдоонд ч гадагшаа Азийн авраг гэдэргээ явсан. Монголд ч гэсэн ингээд өгөөч гэдэг ч юм ингээд өөрийгөө ингээд боломжтой үед байл нь шүү дээ айгүйх шахуу ажилласан маш Монгол сайн алсан юм байна тийм. Хас манай. Асууснасангүй ажилласан. Тэгээд яг ажил амьдрал дээр хувь хүний одоо харилцааны хувьд ч гэсэн ингээл яг унаж боссон ч юм ингээл амар их юм суралцсан, ажилласан, аялсан айгүйх зав. Ер нь л 23 оныг л мартахааргүй л жил болж өнгөрсөн. Өнгөрч байгаа. Миний хувьд ч жоохон манай M-Sports-ийн хувьд тий 23 он төлөвсөн ажлууд ер нь бол өдрийн төлөвлөж ажилласан нэг 100% гэж харуул бид нэг 80%-тай. Айгүй их танигдсан тий. Тий, одоо бид нар 24 оноос хойш ямар ажлууд хийх гэхээр M-Sports-ыг аппликейшныхаа ажлууд руу төлөхөө орно. Тэгээд дотоодд болж байгаа тэмцээн болон гадаадд болж байгаа тэмцээнүүдэд монголчуудын орж байгаа үр дүн бүртгэл ажлуудыг бол одоо холбоодуудтайгаа хамтраад хийх гэж төлөвлөлөд холбоодуудтайгаа тохироод явж байгаа. Аппликейшн дээр бол бид нар спортын клуб, сургалтын газруудын бүртгэл, касын систем, төлбөр тооцооны системүүдийг бол аппликейшнээр дагуулад ингээд тэмцээндээ бүртгүүлждэг боломжтой байна. Тэмцээн дээр бол шууд тэгж бүртгүүлж болно. Тэгээд тэмцээний үр дүн одоо бид нар нөгөө ESPN.com ч юм уу тэн дээр тэмцээн уралдааны үр дүнгээ хардсан шүү дээ. Дотоодын тэмцээний үр дүнгуудыг бид нар M-Sports-ийн вебсайт болон аппликейшн дээр шууд оруулах тийм ажлуудыг бол хийгдэж явж байгаа. Бас нөгөө клуб сургалтын төвшөнд бол клуб сургалтад шууд M-Sports аппликейшнээрээ дамжуулж бүртгүүлэх энэ ажил маань нэвтэрсэн явж байгаа. Манай гэрээтэй одоо 140 гаруй клуб одоо байгууллагууд байгаа. Эднийхээ нөгөө касс систем буюу гишүүдэд бүртгэх, гишүүд рүүгээ төлбөр тооцоох
одоо нөгөө мэйл явуулах, нэхэмжил явуулах, эрц бүртгэл гэх касын системийг бол өнгөрсөн 5 дахь өдөр бид нар аль биесээр эцсийн хэлбэр авсан. Одоо ингээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр 24 онд бол бид нар M-Sports-га медиа болон аппликейшн тал руугаа илүү хөгжүүлэх тийм зорилготой. За баярлалаа. Ямар мундаг. Давхар даваас орчлоо л та. Ориглуулаад ирж буу 2020 онд. Өмнөх жил байсан өмнөх жилийн намыгаа харахад би энэ жил хамаагүй апдейт хийгдсэн байгаа. Тэрэндээ урамшаад тэрэндээ талархаад ер нь аз жаргалтай байгаа юм уу да? Байгаа юм шиг байна. Ер нь бол Сэтгэл зүйн хувьд хамаагүй. Хакуна Матата төрлийн хүн юм шиг үнтэй. Тэгээ угсаа ер нь тийм хүн шүү дээ. Тэгээ тийм хүн болохоор айгуу яг одоо байгаа амар аз жаргалтай байсандаа баярлж байна. Бас ингээд хэцүү нөхцөл байдлууд бас үүсэн ч гэсэн тэр одоо зүйлийг амар хурдан давж туулдаг тий. Өмнөхөөсөө илүүтэйгээр ингээд сэтгэл зүйн чадвартай болсон доо. Тийм хүмүүс ер нь бол бас амар байдаг. Сурсан хүмүүсээс нэг иймэрхүү. Тийм хүмүүс ер нь амар байдаг гэж ярьдаг та. Ер нь аль болох амар ихийг Нэг дипер. За тэгээд ингээд амар гоё сонирхолтой сэдвүүдийн талаар бас ингээд ярилцлаа. Өнөөдрийн сэдв гэж удаад болсон. Хүмүүс барыг сонсноо тэгээд ингээд амар стрессээ тайлах гэж сонсож бүр ингээд стресстэй. Яг Энэ нөгөө хоёрын асуудлаа асуудал бодоод үзэж байгаа хүмүүс бас нэг жоохон нулимс сэлгэнэх бах. Тэгээд ингээд хүрэлцэж ирсэн 2 зочноо маш их баярлалаа. Тэгээд манай IT хамтрагч байгууллага болох IT лабораториос гарын бэлэгтэй байгаа. За ингээд баярлалаа. Оо яна босч өгдөг шүү дээ. Ингээд манай шинэ жилийн бэлэг. жоо цачиж авах байсан. Өө цочиж авах. Би бүрэлдэж чоцсон шүү. За энэ дагаа. За тэгээд тодорхойг нь задлаад үзвэл би эндээс нь хэлт харуулж байна. Одоо нэг өвлийн улирал болоод 9 эхлэх гэж байна тий. Тэнгүүд энэ нөгөө Shiseido гэдэг бас компанитай хамтарч ажиллаж юм лээ. IT лабораторийн NRB гэдэг компани маань. Тэнгүүд энэ ингээд нөгөө нэг ангаах одоо уламжлалт аргыг яг ингээд ангаах ухаантай хослуулад ийм ханиадны юм бүтээсэн. Тэгээд энэ ингээд бас Монгол зарагдаад эхэлж байгаа. Энэ дотор арай ширхтэй. Японоос эндээс Японоос оруулж ирдэг. Тэгээд би эндээс бас хэрэглээд миний бүр ханиад аюул сайн болж ирсэн. Тийм би нөгөө монстроо орсон байхгүй тийм Айгуу тийм. антибиотик юу вэ нөө гэж асууж хахад энийг санал болгоод энэ болохоор нөгөө антибиотик ч бас эргүүлээ татлаа алдаг гэж ярьдаг штэ. Тэгмээд энэ аюул сайн байгаа. Тэгээ Японоос сүлд орж ирсэн гэж надад гэсэн. Хэрэглээд үзээрэй. Энэ нөгөө улаан юм уу гэдэг энэ. Тийм улаан амир энэ байхгүй. Одоо мэдээ саяны одоо энэ урд байгаа бүтээгдэхүүнээс хийсэн байгаа. Ламбататай цай ногоон. Бүх насныхан За мөн тэгээд манай хамтрагч байгууллагаар UAT гэдэг дахиад гахааны маха өмдөрдөг компани байдаг. А тэгээд яг эрхийн бичгээ бид бүхэн одоо дараа нь өгчнөө. Тэгээд бүтэн хайрцаг дахианы мах илүү сонирхох байх. Тэгээд цагаан мах илүү цээж мах хэрэглэдэг шүү дээ. 250k-ийн ингэж. Ер нь тамирчид цагаан мах төлөх үү? Яг уу? Биний хувьд л тэгдэж шүү дээ. Яг уу? Яах ч үү те. Бүхэл юм байдаг шүү. Ямар хоолндгоо би сайн яддаг. Ямар хоолнд дуртай их хоолнд гэдэг шүү. Гой хоолын үе хэрэг хоол гэдэг шүү. Төлөвний. би одоо яг амтны гаралтаа махан бүтээгдэхүүн хэрэглээг 15 жил. Цаавалт юм уу те? Тийм үү. Тэгээ сая инээсэн юм биш үү те. Би бүр Гэтэ баярлалаа. наач те бас сонирхолтой сэдв байсан биш үү? Яагаад мэдсэнгүү вэ? Ингээд дахиад эхлэх үү? Нэрээ яагаад хэрэглэхээ бэл тийм удаан олон жил алкогол хэрэглээгөө бас Гэхдээ яг хоо 20 жил. Тийм үү? алкогол хэрэглэсээр гэсэн. Гэхдээ тийм хэрэглэсэн гэж тийм хэрэглэхгүй шүү. Нэг орсон шиг. Зүгээр 1-2 пм бол хэрэглэдэг. Гэтэ дөөгхийн талаар баясаа манай багийн баясаа ярьсан. 21 аймгийн лигт авраг авчаад ах чаа нэг ч пив амсаагүй тэгэл гараа авчдаг. Тэр тал дээр нь Гарчвал явдгүй юм. зөв сууж Гэтэ яг юм яг ууц юм шиг гоё мэдрэмжтэй байж чаддаг гэх юм уу? тийш тийм хүмүүс асайгаа. Ер нь яагаад тийм болсон бэ? Энэ явдал 15 жил юм байна. Зүгээр яг нэг юм 5 хоолны ард яг юу болд юм бэ гэдгийг судалсан гэх юм уу? Тэгээд яг битман ч гэсэн үзүүлж байгаа нөгөө өөр нөлөө талаас нь ингээд харангуут. Би ч одоо жишээ нь яг өөрийнхөө биеэр одоо ингэж үлгэрлэж байгаа, тестлж байгаа юм тамирчдын төлөөлөл гэсэн үг байхгүй. Тэгэл анх 15 жилийн өмнө жишээ нь ингээд яг амтны гаралтаа мах идэхгүй
хэлэхгүй гэхээр айгүй хүнд үед байсан те. Одоо бол эсэргээрээ шүү дээ. Одоо Монголын ямар ч ресторан орсон бүгд ийм веган, vegetarian менютэй. Одоо Азийн наадам дэлхийн авраг, олимпийн наадмууд ч гэсэн өмнө нь зүгээр л Аз, Европ гэдэг хоолны цэцтэйсэн бол одоо vegetarian гэл бүгд байж байна те. Маш сонирхолтой. За тэгээд гэхдээ бид нар спонсорынхаа үеийн хайрцаг идэх хүмүүс өгөх болно. Идэх хүмүүс нөгөөрөө тэгээд тийм байна гэж. Уг нь бол би энэ дээр нэг асуулт асууя гэдэг төрнөөс ш бодоод байсан юм. Бишрэлт металл багийн эзэн буюу үлцэн яхтай нэг хоёр удаа л уулзаж үзсэн. за Их тийм гоё нэг юм гоё хүн байдаг та. Гүндөггүй юу? Тийм хүн байгаа даа байхгүй. Тэгээд манай хүүхдүүд болж гинөө гэл ингээл буюу үлцэн талаар нэг хоёр өгүүлбэр бас хэлвэл амар тийм өөрийнхөө гэх юм уу те. Тийм зүгээр амар энгийн санагдтыг одоо бус багы эддэг ямар гэж мэдэхгүй л гэхдээ нэг юм компани захирал гэдэг юм уу нэг бодонгот бид нар нэг төсөөлдөгч нэг юм байдаг. Тэгэхээр зүгээр л ах ингээл бидний донд орж ир суугаал ингээл инээдтэй юм яриа л өөрөө нэг ямар ч тийм нэг захирал багийн эзэн гэсэн тийм аясаар зүгээр найз ч юм шиг ах нэгээд амар дотн байдаг болохоор энэ багийн энэ тэнүү бишрэлт металл гэдэг тэнүү үлзий компани тэнүү үлзий металл эсрэг тэгээд энэ багийн ингэж тогтож байгаа олон жил энэ багийн ингээд цөмөн ингээд явцсан. Бид нар бүр жоохноосоо энэ баг тоглосон шалтгаан нэр нь бол энэ л ах. Буйтаах битээр 19 оноос хойш буйтаахыг надтай холбогдоод юм багтаа орох хүсэл тавьдаг гэсэн. Тэгээд тухайн үед яг нөгөө багуудтайгаа гэрээтэй байсан учраас үнэхээр боломжгүй төгссөн. Тэгээд энэ жил яг энэ багт буян үлцээ гэдэг энэ багийн эзний доор ингэж тоглож байгаа бол миний хувьд бол айгүй баяртай байгаа. удаагийн хамгийн эхний дугаарт бас оролцсон таашд маш их баярлалаа. Тэгээд Одоо бид нар чинь яг ингээд нөө подкаст хийж эхэлж байгаа. Тэгээ ялангуяа спорттой холбоотой хүмүүстэй хийж байгаа учраас ирээ үзээд өөрсдийн санал хүсэлтэд бид нар үйлгээд ийм хүмүүсийг оруулаарай, ийм сэдвээр яриулмаар байна ч гэдэг юм уу те. Тийм байр чөлөөтэй ярилцлага учраас бидэнтэй бас холбогдож болно шүү. Биднийг бас үзээрэй, дэмжээрэй. за тэгээд энд хүрээд өндөрлж जैन. Тэгээд дараагийн дугаараар хүртлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За тэгээд хэдүүлээч өөр юу ярьчлаа. За Урагшлаад цаагаа гаргаад ир. Тэг яг юм нөгөө тамирчдын яг ард нь юу болдیں۔ гэдгийг харуулдаг нэвтрүүлгүүд айгүй цөөхөн битэлтэй. Тийш үү. Тамирчны нэг өдөр л гэж байдаг болохоос